That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Наполеоны 1812 онд Оросын эсрэг хийсэн аян дайн нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн их гар цохирол болон үхэл дагуулсан аян дайны нэг тул зүй ёсоор тооцогддгоо. За яг бодит байдал дээр бол Наполеоны айрам Оросд бол хизээч ялагдахааргүй их хүчээр буюу бараг Европын нэгдсэн айрмыг бол дайчилж байгаад бол Орос руу дайрсан байдаг. За гэвч харамсалтай нь ялагдах ямар ч боломжгүй ийм дайнд бол Наполеоны айрам бол ялагдсанараа энэ дайн хамгийн том онцлог нь оршиж байгаа юм а. Хэрвээ Наполеон уг дайнд Оросыг ядч өмнөөс өхрүүлсэн бол Британи ойр ганцаараа арлын улс болон үлдэж, германчууд харин олон арван тархаа бутнархаа жижиг вант улсууд хэвээр үлдэж, Оросыг ч мөн олон жижиг вант улсуудад задлан хувиргах онцгой үр дагавартай байх байлаа. Тэгвэл хэрвээ Наполеон тухайн үед зөв стратеги баримталсан бол дэлхийн түүх хэрхэн өөрчлөгдөх байсан бол Парис хот нь өнөөгийн Европ төвийн зүрх болон хувирах байсан уу? Оросууд түүхийн тавцангаас арчигдах байв уу? Мөн өнөөгийн геополитик 21-р зууны хүчний тэнцвэр ямар байх байсан бол энэ бүхэн нь ердийн нэг төсөөлөл бус. Харин хэн нэгэн хүний шийдвэр бүхэл бүтэн төв магадгүй дэлхийн хувь тавиланг хэрхэн өөрчилж болох тухай бодит түүхэн сургамж юм. Тэгэхээр манай хамтран ажиллагч байгууллага болох Австриг нь хууль зүйн товчоогоо та бүхэндээ танилцуулж байна. Таны аж ахуйн нэгж болон компани ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол Австриг нь хууль зүйн товчоонд хандаарай. Наполеоны хувьд зөвхөн цэргийн жанжин төдийхэн байсангүй. Тэрээр Европыг нэг улс шиг болгон багцалж, бүхэлд нь удирдах амбицийг анх удаа бодит ажил хэрэг болгохоор оролцсон нэгэн. Түүний зорилго бол газар нутаг бус, харин Европын улс төрийн шин загвар байв. Тиймээс Оросын дайн түүний хувьд Европын сэргэн мандалтын төгсгөл бус, харин шин эртний эхлэл байх ёстой байв. Хэрв тэр ялсан бол Европын өнөөдрийн хил хязгаар, улс орон блок хүчний тэнцвэр гээд бүх зүйлс үндсээрээ өөрчлөгдөх байсан. Юуны өмнө Наполеон ялалт байгуулсан бол өнөөгийн Европын хүчний төв болох Герман үндэстэн лав нэгдэх боломж бүрдэхгүй байв. Харин Наполеон Оросд ялагдсанаар Германы хувь тавиланд бүрэн өөрчлөлт тохиолсон юм. Наполеон хизээч Пруссийн эзэнт улсыг томруулахгүй байсан бөгөөд Герман угсаатнуудыг олон жижиг вант улсууд хэвээр нь үлдээж, тэдгээрийг бүхэлд нь Францын хяналттай Европын буфер улсууд болгох байв. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл өнөөдөр Европын эдийн засгийн мотор болж буй Герман улс хизээч байгуулагдахгүй, мөн 1871 онд Германы олон хаант улсуудын нэгдэл хизээч түүхэнд тохиохгүй. Магадгүй өнөөдрийг хүртэл Франц, Австри, Унгар улсууд Европын хоёр гол тоглогч хэвээр байх нөхцөлийг бүрдүүлэхээр байв. Нэг ёсондоо бол өнөөдөр Берлин бус, харин Парис болон Вена хотууд Европын улс төрийн төв байх байсан. Түүнчлэн хэрвээ Наполеон Оросуудыг ядсан бол Британи нь Европ төвд цор ганцаараа холбоотонгүй таслагдсан үлдэх байв. Мөн Францын тэнгисийн флот Британий арлыг бүхэлд нь хашиж, худалдааны хориг тогтоосноос болоод Британи нь эдийн засгийн бүсэлтэн дор амьдрах хатуухан он жилүүдийг амсах байв. Мэдээж хэрэг Испани болон Португал зэрэг далай тэнгисийн улсууд бүгд Францын шууд хяналтаар хөдлөх байсан. Ингэхээр Британи бус, харин Франц улс Атлантын далайд ноёрхох боломж бүрдэх байв. Үүний үр дүнд Британи хизээч дэлхийн супер гүрэн болж өсөхгүй. Британи Аз, Африк, энэтхэгт чиглэсэн тэлэлт хязгаарлагдаж, оронд нь Франц улс энэтхэг зэрэг улсуудыг колоничлох байсан байх. Францын зорилго бол Европ төвийг нэг эрх мэдэлд төвлөрүүлэх явдал байсан. Иймээс Наполеон Оросыг эзэлсэн бол өнөөдөр Европ төв нэгдсэн айрамтай, нэгдсэн зах зээлтэй, Франц төвтэй холбоотны олон улсын нэгдэл болон хувирах байв. Гэхдээ өнөөгийн Европын холбоо гэж хэлэхэд хэцүү бөгөөд арай өөр буюу хэд төвлөрсөн хаант засаглалын хэв шинжтэй Парис төвтэй супер төв бий болох байв. Харин Орос ялагдсан тохиолдолд Слав ертөнцийн ойлголт түүхэнд бараг үүсэхгүй байх байсан. Беларусь Польшийн бүрэлдэхүүнд орж, Украин Францын ивэлд орох хаант улс болж, Балтийн орнууд Францын гарын үзүр болон хувирч, Кавказ тусдаа хаант улс болж, Москвач мөн тусдаа жижиг хаант улс болон хувирах магадлал өндөртэй. Ингэснээр түүхэнд хизээч зөвлөлт холбоот улс үүсэхгүй байх байлаа. Мөн коммунизм ард түмний дунд түгэх боломжгүй болж, Слав ертөнц Европын зах орчмын ядуухан бүс нутаг болон хувирах байв.
Ингэснээр өнөөгийн геополитикийн хамгийн хурц гурвалжин болох Орос, Европ, НАТО гэх огтлолцол хизээч бий болохгүй байх байсан. Ямар ч тач Орос ялагдсан бол дан ганц Европын түүхээс гадна Евро-Азийн тэнцвэр бүхэлдээ өөрчлөгдөх байсан нь гарцаагүй. Өнөөдөр Евро-Азийг үндсэн 3 хүч удирдах байна. Оросын холбооны улс Хятад, Европын холбоо. Хэрв Наполеон ялсан бол энэ гурваас ядаж хоёр нь хизээч төрөхгүй байх байсан. Харин Европын холбооны оронд Франц төвтэй шинэ холбоотны эвсэл байгуулагдах байв. Мөн Наполеон Орост ялснаар Евро-Азийн баруун хаалга Францад нэгдэх байв. Энэ нь Хятадын хувьд аюул болох бөгөөд Хятад улам бүр хаалттай болж дотоод хяналттай хил хамгаалалтаа төвлөрөх эхлэлийг тавих байсан байх. Францын хувьд Хятадын өсөлтийг дарах олон боломж тэдэнд бүрдэх байлаа. Тухайлбал тэд энэтхийн чөлөөт худалдаагаар дамжиж Перс болон Османыг Францын дагуул холбоотон болгож Төв Азийн худалдааны зам бүхэлдээ Францын хяналтанд шилжих байв. Ингэснээр Монгол, Туваа, Төвөд гэх мэт бүсүүд Оросын тэнцвэрээс бус Манж болон Францын харилцааны тэнцвэрийн орчинд шилжих байв. Нэг ёсондоо бол Францууд Оросыг ялснаар Төв Аз дахь геополитикийн тоглолтод хэрэгжүүлэх тасалбараа авч Османыг өөрсдийн дагуул болгосноор ойролт орнын ертөнцид тоглолт хийх эрхээ баталгаажуулж энэтхийг өөрийн нөлөөнд оруулснаар чин гүрний өсөлтийг шууд хязгаарлах боломж бүрдэх байв. Мөн Наполеон Оросд ядсан бол 20 дугаар зууны түүх хүртэл бүхэлдээ өөрөөр эргэх байсан. Дэлхийн 1-р дай, дэлхийн 2-р дай, хүйтэн дай, цаашлаад дэлхийн улс төрийн өнөөгийн бүтэц хүртэл бүхэлдээ өөрчлөгдөх байв. 20 дугаар зууны томоохон дай мөргөлдөөн бүхэн ердөө ганц тодорхой нөхцөл дээр суурилсан байдаг. Орос хүчирхэгжиж, Герман нэгдэж, Британи ноёрхож, Америк нэгдсэн улс хүчирхэгжсэн явдал. Энэ дөрвөн үйл явдал нь 20 дугаар зууны бүх тэмцэл мөргөлдөөнүүдийн туйлын учир шалтгаан байлаа. Дэлхийн 1-р дайны хувьд хэрв Наполеон ялсан бол Герман түүхэндээ нэгдэхгүй байх байсан. Мөн Австри-Унгар нь Францын холбоотон байх байлаа. Оросод жижиг хаант улсуудаараа байж Британи далай тэнгисийн жижиг гүрэн, цаашлаад Польш, Итали, Испани гэд бүгд Францын нөлөөнд байх тул хинэн ч хинтэйгэн байлдах боломж бүрдэхгүй байх байв. Европ төв бүхэлдээ Францын хяналтанд байх байсан. Мөн 2 дугаар дайнч болох ямар ч боломжгүй байлаа. Тухайлбал Германы нэгдэл тохиохгүй, Версалийн гэрээ хизээч хийгдэхгүй, Германы ард түмэн доромжлогдсон мэдрэмж авахгүй, Германд эдийн засгийн шок үүсгэхгүй, Оросд мөн коммунизм дэлгэрхгүй гэх мэтээр ийм нөхцөлд Хитлер төрөх ямар ч боломжгүй. Нацист үзэл санаа хөгжих хүрсэхгүй байх байсан. Мөн фашизм Итали улсад ч гэсэн үүсэх боломжгүй байсан бөгөөд учир нь Итали улс нь бүхэлдээ Францын нөлөөнд байх байсан. Мөн зөвлөлт холбоот улс үүсэхгүй байх байсан тухайд гэвэл Орос олон тархаа бутархаа улсууд байх байсан тул зөвлөлт холбоот улс үүсэх ямар ч боломжгүй. Франц улс тэднийг нэгтгэхгүйгээр салангад байлгах ажлыг маш сайн хийх байсан. Иймээс Оросд хизээч иргэний дайн болохгүй, хизээч болшевик хувьсгал гаргахгүй. Бараг коммунист үзэл санааны эцэг Карл Маркс коммунист намын тунхаг зохиолоо бичих эсгэнч хэрэгэлцээтэй. Цаашлаад хүйтэн дайны он жилүүдэд Америк нэгдсэн улсаа супер гүрэн болж чадахгүй байх магадлал маш өндөртэй. Харин нөгөө талд зөвлөлт эсвэл НАТО, Варшавын гэрээч гэж байхгүй. Бүр цаашлаад Хятад өрсөлдөх чадвараа алдаж дэлхийн гол өрсөлдөө Франц энэтхэгийн хооронд өрнөх байсныг үгүйсгэх аргагүй. Иймээс ямар ч тач хүйтэн дан гих зүйл хизээч эхлэхгүй байх байсан тодорхой. Тэгэхээр та бүхэндээ манай сувгаас бол одоо орчуулж эмгэтхэн гаргасан энэхүү Германы нацист дарангуулагч Адольф Хитлерийн 1924 онд бичиж байсан энэ миний тэмцэл гэдэг номыг бол одоо монгол хэлний хөрвүүлэн одоо монгол уншигчдын сонирт бол хүргэж байна. За энэ ном бол мэдээж хамгийн анх 2000 онд бол одоо орос хэлнээс бол орчуулагдчихсан. Тухайн үеийн философийн ухааны доктор Тавгсүрэн болон Чантуу гэдэг хүмүүс бол орчуулж байсан. За тэгвэл энэ удаа манай Subotai Pictures-ийн зүгээс бол орчуулгахдаа 1943 онд буюу дэлхийн 2 дугаар дан эд өрнөж байх үед Америк нэгдсэн улсын зах зээлд одоо борлуулагдаж байсан хувь болох Америкийн нэрт сэтгүүлч орчуулагч Ralph Manheim гэдэг хүний бол орчуулгаас бол иш татан монгол хэлний хөрвүүлэн орчуулсан юм. Ralph Manheim гэдэг орчуулагч бол ерөөсөө энэ хүний орчуулсан Хитлерийн ном бол англи хэл дээрх одоо хамгийн сайн орчуулгын бүтээл гэж бол зүй ёсоор бол тооцогддог юм аа. Яг нь энэ ном бол бас зарим хүмүүсийн ярьж байгаачлан одоо юу гэдэг нацист
хятадуудыг одоо Монголд үе олноор нь ингэж бэлтгэн боожуулах иймэрхүү зорилгоор за эсвэл одоо хэн нэгэн улс төрийн хүчин хувь хүний ч юм уу заавраар орчуулсан гэдэг бас нэг ийм хувилдааны онцлохгүй зүйл бол бас яваад ах шиг үү. За тэдгээр хүмүүс сандаж хэлэхэд үгүй юм аа. За энэ ном бол ерөөсөө одоо Хитлер 1933 онд Германы канцлер болсон гэхээр канцлер болохоос одоо 9 жилийн өмнө буюу улс төрд хөл тавиагүй байх үедээ за эдгээр залуухан Хитлер за дэлхийн 1-р дайны өмнөх болон дайны он жилүүд за мөн дайны дараах одоо цаг үеийн Герман болон Австрийн улс төрийн одоо улс төр болон нийгмийн олон дутагдал алдаа дутагдал завхарлуудыг бол залуу хүний нүдээр бол одоо маш шүүмжлэлтэй ингэж бичсэн ийм ном байгаа юм. За тэрнээс ш энэ ном бол одоо нацистуудыг ингэж үе олноор нь одоо боожуулдаг нацист сурах бичиг гарын авалга бол октоосоо биш гэдгийг хэлэх хэрэгтэй. За яг хуу уншиж үзээгүй болохоор одоо бас тэгж бодож иж болох юм энэ хүний одоо нэр олон царайнаас нь болоод гэхдээ одоо бас уншиж үзээгүй номоо ингэж өөрсдийнхээ таамгаар ингээ шууд муудж доромжлох нь бол одоо туулшрал гэх юм уу одоо туулшрал гэдэг чинь нэг ёсондоо бол бас жоохон мунхагтай бол нэг ойролцоо үзэгдэл шүү дээ. Тэгэхээр та бүхэн маань ингээд одоо авах гээхийн ухаанаар бол энэ номыг уншаарай гэж би одоо хүсэж байна. За тэрнээс биш одоо ямар нэгэн байдлаар ингэж ийм зарим хүмүүсийн тэгж номыг хавцаар нь дүгнж байгаа хүмүүсийн яриад байгаа ч тийм амар нацист сурах бичиг бол октоосоо биш юм шүү. Тэгээд хэрвээ үнэхээр одоо дэлхийн 2 дугаар дайны түүхийг маш ихээр сонирхдаг энэ дайнд одоо анхаарал нэг татагдж судалгаа шинжилгээ хуваараа хийдэг иймэрхүү хүмүүсийн хувьд бол энэ ном бол бүр маш чанартай, маш үнцэнтэй юм түүхэн одоо эрдэм шинжилгээний бүтээл гэдгийг бол та бүхэн бас ойлгох хэрэгтэй юм шүү. Тэгэхээр номыг битгий хавцаар нь дүгнж байгаарэ гэж би та бүхнээсээ хүсье. За ингээд болъё доо. Өнөөгийн Европ төв нь олон улсын байгууллагуудын нуруунд дээр оршин тогтнож байна. Европын эдийн засгийн төв нь Герман болж НАТО аюулгүй байдлыг нь хангаж харин улс төрийн тэнхлэх нь Брюссельст төвлөрч байна. Гэхдээ Наполеон Оросыг ядсан бол бүх зүйл өөр байх байсан. Ямар ч тач 21-р зууны Европын зүрх нь Брюссельс биш харин Парис байх байв. Европ даяар Францын төвлөрсөн удирдлага, төв дамнсан стратеги хэрэгжиж, Франц хэл Францын дипломат соёл Европ твийг зангидах байв. Мөн Германы нэгдэл хизээж биелэхгүй байх байсан бол Германы оронд Польш төв тоглогч болж мэднэ. Польш нь Францын дэмжлэгтэйгээр твийнхэн худалдаа болон цэргийн гол зангилаа болно. Харин Австри-Унгарын эзэнт гүрний хувьд Францтай түншлэх үндсэн баг нь хэвээр байх байсан байх. Мэдээж Австри-Унгар өөрөө задарчихгүй л бол. Харин Британий хувьд 21-р зуунд яг л Японтой адил буюу өндөр хөгжсөн боловч супер гүрэн бус статустай байх байсан болов уу? Тэгвэл Наполеон Оросыг ялснаар Монгол улсад ч гэсэн асар их нөлөө үзүүлэх байв. Оросын оронд Монгол улс нь Франц хятадын тэнцвэрийн бүс болох байв. Монгол Францын стратеги нь Евразийн хойд гарц болон хувирч Европ Аз хоорондын тээврийн гол зангилаа нь Монгол улс болно. Улмаар 21-р зуунд Монгол улс нь Оросын оролцоогүйгээр Европ төвтэй дипломат боломж ихтэй байх байсан гэх мэтээр сайхан зүйл олныг ярьж болно. Гэхдээ Оросууд хэрв Наполеонд ялагдсан бол Монголын түүхэнд хизээж бараа Унгар нь Монголд орж ирж хятадуудыг хөөж зайлуулахгүй байх байсан. Ингэснээр Монгол улсад хувь тавилангаар өөр аль нэг улсаас цэргийн дэмжлэг орж ирэхгүй л бол тэдгээр эгзэгтэй он жилүүдэд Монгол тэр чигтээ өвөр Монголын адилаар их гэр бүлийн мэдэлд үлдэх байсныг ч үгүйсгэхгүй. Ийм болохоор түүхэн сэдвт хэрв гэж ярих нь утгагүй. Гэхдээ хэдий утгагүй мэт боловч хэрв хэмээх нэрийн дор хамгийн боломжит таамагуудыг дэвшүүлэн ярих нь харин ч сонирхолтой байдаг. Ингээд өнөөдрийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баярлалаа.